За сайн байцгаана уу? За сайн уу. Ээлжид бичлэгтээ давтай морил. За өнөөдөр бид хоёр төлөвлөөгүй санамсаргүй байж агаад ойр бичлэг хийгээгүй сонио сайхнаа яри. Хуурчлын юу болов? Юу болох гэж юм тэр талаар ярих га сууж байна. За тийм. За эхнээс нь яг цомгийн ажил нээлт. Нээлтийн арга хэмжээ болсон онгорсны дараа. За энэ талаар ярьж эхлэе тийм ээ. Сая өнгөрсөн 2 сарын 21-нд анхны цомгийн маань нээлт MJ House дээр болсон. За тэгээд маш олон дэмжиж тусалдаг хүмүүсийнхээ ачаар энэ удаагийн ажил маань ч гэсэн амжилттай сайхан болсонд маш их баяртай байна. Тэгээд ээж нь ирсэн. Тийм, ээж ирсэн энэ удаагийн дээр. Тийм, хүү ирсэн. Бас зэдүү маань ирсэн. Тийм. Маш олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Тоглолтод маань юунд MJ House их татлагын ирсэн. Тийм. Их татлагын маань 5 юу байдаг? Гишүүн байдаг. За тэнцэнээс одоо Монгол яваад оролцож чадаагүй Банжил ах маань байна. За мөн Ёочингийн нэргүй эгч маань бас ажил намжаагүй ирж амжаагүй. За тэгээд ирж амжаагүй ч гэсэн тэр хоёроо бас маш их өгүүлсэн. Тэгээд энэ бичлэгээрээ дамжуулаад их татлагынхандаа болон за сая өнгөрсөн цомгийн баярын маань ажлыг дэмжиж ажилласан байгууллага хувь хүмүүс бүх хүмүүстээ маш их талархлаа, баярлалаа гэдгээ илэрхийлмээр байна. Тийм ээ. За хамгийн нэг нэмэлт чимгээгчтэй чимэг амтын. Тийм. Чимгээгчтэй байнгын тусалж дэмждэг баярлалаа. Тийм, чимэг амтын чимгээгчтэй маш их баярлалаа. За мөн Монгол Улсын элчин сайдын яамны урлаг хариуцсан ажилтан Мая эгчтэй маш их баярлалаа. За мөн тэгээд их татлагынхаа ах эгч нар MJ House, Соогийн эгч за хурж ирж тусалсан бүрхэн дүүнэртээ маш их баярлалаа. Тэгээ найз нөхдөдөө маш их баярлалаа. За тэгээ бурмаа маань бас оролцсон. Одоо тоглолтоос ирж байгаа шүү дээ, тий. Монгол Ардын бүжгийн ангийн багш Аксалтулай сургалтын төвийн захирал Бурмада бас маш их баярлалаа. За тэгээд Бурмаа маань 4 сарын 11-нд Сарандаг гээд анхны тайлан тоглолтоо хийж байгаа. Тэр тоглолтод бас миний бие оролцож ая дуугаа өргөнөө. Тэгээд бас маш сайхан тоглолт болно гэж бодож байгаа. Тэгээд зэрхүү тоглолтын дээр учран залгацгаая. За баг ярианыхаа төгсгөлийг яаж шиг боллоо. Уг нь эхлээгүй төгсгөө ажиллаа гэж. За ингээд. За бус юмнуудаа ярья гэдэг шиг ба. Тийм. Өөр сонир сайхан юу вэ? Цомгийн баярын ажил тэгээд болоод явсан. Тэрний дараагаас юу вэ? Уртын дууны сургалтынхаа 3 сарын эсэлтийг авсан. Тийм. За 3 сарын эсэлтэн дээр за тухайн үед нь гоё юмнууд нь зарлагдах байхаа гэж бодож байна. Хүмүүс бас хэлж хүлээлт үсгээ яах вэ? За сургалт маань бол явдгаар явж байгаа. 4 сарын 1-нд эсэлтээ аавна. За тэгээ явжсэн чинь дундуур манай сошиал юу амар байна тий. Монголын сошиал тий Facebook тэгж орж ирэх юм тий. Тийм шууд харагддаг. Би чи ерөөсөө амар албаны сонио сайхны чи чамаас сонсно гэхээс ер нь айгүй би монголоо мэддэг юм байна. Яа. Японд гаццсан хүмүүс тий. Агаагүй би яг Facebook руу нэг тэгж сонио сайхаа сонирх гэж ордоггүй хичээлээ хийж оруулчаал тэгэл өөрийнхөө нэг юм өөрийгөө л их завгүй л гэж хэлээд байгаа юм шүү дээ. Ер нь дурггүй. Жохон амар сериусны хүлээж аваад жоох стресстэй. Уг нь би сериусны хүлээж авахгүй. Гэтэ яг миний ээж ажилчаа бас юу байхгүй. Чивч их сонсож юм аж болдог байхгүй. Тэгсэн чинь лавгийн том гэдэг нэвтрүүлгүүдийг мэдлээ. За. Тэгсэн чинь Америкт байдаг ерөнхийдөө бас нэг хүн одоо ярьсан үгчээ. За. Тэрнийхээ нэг чивч зүүж ажилтдаг хүн чинь бүтэн сонслоо. Тэгсэн сая оёр тэгээд сайд байсан тэр хүний талаар 5 цагийн нэвтрүүлэг орчээ рекламтайгаа нийлээд тэрнийг ихлүүлээд орхисоо гэдэг шиг. Тэр ингээд амар ингээд улс төр мөрийн ингээд явах юмтай заяа. Тэгээ фэйсбүүкийн байдалцаа одоогоо. Гэхдээ би ч тэгээд лавгийн тайм дээр тэр хүн юу таймлж ярьдаг гэсэн үг. Улс төрийн одоо юу юм бэ? Сошиал дээр юу болж байгаа бүгдийн таймлаа ярьчихдээ. Үгүй улс төрийн албаагч
улс төрд ажиллаж байсан тэм зүтгэлтэй албаа гэх хүмүүсийг улсын хурлын гишүүн ч гэдэг юм уу те сайд ч гэдэг юм уу ям тамгай газрын хүмүүсийг яриа авдаг. Одоо хуучнаар бол юу юм шүү. Одоо бол ажилдаггүй өнгөрсөн ажил. Улаанбаал одоо ч ажиллаж байгаа хүмүүс байгаа. Одоо Улаанбаал ч юм уу эсвэл одоо Зэрэг Маргвитийн тэмхүүд улс төрийн мэдээллүүдийг хүргэдэг. Тийм лавгийн тайм гэдэг нэртэй нэг тийм нэвтрүүлэг байна. Улаанбаалтай төстэй гэсэн үг юм. Тийм ер нь бол тийм ижлэхэн одоо юу гэдэг агуулгатай. Би ясаас тэгэнгүүт ойлгохтой тэгж байна. Би бас сайн мэддэггүй байсан. Тэгээ сүүлийн 2 бичлэгийг сүүлийн нэг бичлэгийг 5 цаг ярих гээд бас арай урт илээ. Тэгээ яг жоохон гүйлэг баг талд нь оруулсан. Тэгээ тэрэн дээр хүмүүс их стресстэй ах шиг үлээ. Тэргээр юу ярьж чинь. Тийм оюун эрдэнэ гэдэг хүн их тийм шүүмжлэлтэй ахуулж ах шиг бай тий. Оюун эрднийг ер нь шүүмжлэлгүй байсан цаг үе байдیں۔ Юу мэдхгүй бай. Би бас сайн мэдгүй. Гарч ирсэн цагаас нь хойш л. Тэгээ гарч ирсэн цагт нь гол нь энд байсан. Тэгээд яг байдаг л одоо нэг бүр өлөг болсон сэдвүүд гэдэг шиг болчиход байгаа байхгүй. Одоо ингээд сошиал гардаг тэгжил байдаг, ингэжил байдаг гэдэг шиг л тий. За тэрийг л ярьж байгаа юм уу одоо тий. Яг тийм оюун эрдэнэ гэдэг хүн болохоор өөрөө тухайн үед юм байсан юм аа. Ингэсэн юм гэсэн юм аа дөөрхөн байр суурийг илэрхийлж байгаа тий. Өөрөө оролцож байгаа юм. Өөрөө оролцож байгаа байхгүй тий. За тэгвэл одоо болсон явдлуудад тайлбар өгөөд явж байгаа. Тайлбар өгөөд явж байгаа гэсэн. Тэгсэн чинь тэрийг сонссон одоо манай арт хүн буюу одоо наад чиг нөхдүүд нь хотлоо яриад тий хотлоо яриад ч гэдэг юм уу тий. Хизээч юм байх боломжгүй ч гэдэг юм уу. Энэ хүн бол өстой толгоо муу байна зайн гэл тий. Хэсэг усаар юмуд орж ирж байгаа дундуур нь бас нэг сонирхолтой юм даа. Вьетнам нэртэй хүмүүс орж ирээд миний сайдыг байхад бид нэр бензин тогтоо халигд салгиж явсан сайхан үе гэж ихэд ороод ирсэн заяа тий. Комментод гоё заяа. Бөө Вьетнам нэртэй троллууд ороод ирсэн заяа. Бүр мундаг. Юу сайдыг байхад гэж одоо тэгээ оюун гэрэлч сайд биш юм уу? Оюун чи сайд биш. Хөрхий. Би бүр гоцорцсон. Одоо тэгээ хий сайд болсон юм. Зандаш тэр хэлээ. Нэрээ тэгсэн гэдэгсэн. Тэ нэг буулгасан гэдгээдсэн. Тэгээд тэр Вьетнам найзууд маань одоо манай вьетнамууд маань тий бодвол эсвэл манай вьетнам засварчид доор нь орж ирдэг байсан юм болов тий тоггүй болоод яа тийм байна. Нэг тийм баахан вьетнам нэртэй фэйсбүүк хэрэглэгч нар орж ирж монголоор коммент хийсэн сэтгэлүүд харагдчихвээ л тэр дундаас. Тэгээ одоо оюурдныг өмөрсөн маягтай. Тий. Тэгээд бас гой юм бэлээ. Ядаргаат тий. За өөр сайдсаахан ховж. Өөр тэгээд тэр нэг бас өсвөр насны хүүхдүүдийн тий одоо дээрлэхэлт гэдэг бас их газар авч байна тий. Тэг би тэр нэг 2 зургийг л сүүлийн үед айгүйх гарч ирээд байгаа харагдчихсэн. Тэр нь одоо нөгөө ойлгохдоо би гаргаж байгаа кинонууд өсвөр насны хүүхдүүдэд нөлөөлдөггүй гэд байсан чинь үзэл санаанд нөлөөлж гисэн байна. Тэр киноноос сурсан гэх юм уу үлгэр авсан юм аа ингээд амьдрал дээр хүүхдүүдтэй харьцахтаа найзуудтайгаа ч юм уу те үеийнхэнтэйгээ харьцахтаа тэр харьцлал тэр харилцааг чинь гаргаад байна гэдэг юм нэг хүний постыг би харсан. Тэг чи юу гэж бодож байна? Энэ одоо гаргаж байгаа үзүүлж байгаа кинотой холбоотой гэж бодож байна уу? Ер нь болвол нэгнийгээ дээрлэхэд байгаа асуудал явагдаад байгаа шүү дээ те. Дээрлэхэлт нь бүр харьцлал болоод аим шиг хэлбэр болоод байгаа. Дээрлэхэлт гэдэг үг нь өөрөө зөөлдөд байна тий. Тийм. Одоо тэр нэг юу ах шүү одоо хөндлөнгөөс харах. За жоох өөр өнцгөөс барьж аваад жоох хасаас барьж аваа энийг би зөөрхөн бодлоо. Тэгэхгүй бол яг ингээд ярих гад тэр нөгөө нэг оюун эрдэнэ яриа шиг болгоч заа. Тэд тастаа гэж тэгж яриадсан тэргүй. Ингэж бодсон. Анх Японд гарч ирээд Монголын нөхцөлөд эргээд харангууд Монголын толгойд дээр Монгол хүн байхгүй юм шиг байна гэдэг тийм мэдрэмж төрсэн байхгүй. Төрийн төрд Монголын төрийн одоо үлдчихэж байгаа хүмүүс одоо тэгж төрүүлж. Монголын нөхцөлөд л нөхгүй. Яагаад Монгол хүмүүс ийм эрүүл бус хүнсийг гаднаас авахт нь зүг зүгээр оруулаад байгаа. Яагаад юм ийм хямдхан үнс нөгөө гадагш нь гаргаад байгаа. Яагаад Монгол улс тоггүй байгаад байгаа. За тэгээ одоо нөхцөлөд ингээд таймер нь харангууд. Гэхдээ энийг чи хизээ тэгж бодож байгаа. 19 он бодож байгаа байхгүй юу? Хөндлөнгөөс ингээд гарч иж одоо юм чинь хөндлөнгөөс харах нь өөр харагддаг шүү дээ. За. Тэнгүүд анх тийм мэдрэмж төрчихсөн байхгүй юу? Монголоос явцсан ч нөө? Тэг явсны дараа тийм. За тэгээд эргээд дахиад ингээд чинь ингээд бодолч ингээд явж л байгаа шүү дээ. Яг яагаад байгаа юм бол тоо гэдэгтээ бас нэг зорилт байгаа шүү дээ. Тэгсэн одоо эцсийн дүгнэлт нь юу болж чинь гэхээр
угаасаа байгааг удцсан хууль хяналт гэдэг юм ингээд завхраад удцсан энэ ингээд одоо ард иргэдэн баг дийлгүй хэмжээнд ирээд удцсан байгаа байхгүй юу? Энэ одоо буулгах чадахгүй байгаа тодорхой байхгүй юу? Бүгд мэддэг зүйл байгаа байхгүй юу? Юуг мэддэг гэж одоо тэр хууль нь одоо ингээд асуудалтай буу ингээд ер нь бол мавчсан байдалтай гэдэг иймэрхүү дүү кейстэй одоо баг оролцож үзээгүй ард монголчууд байхгүй байна гэдэг үү? Тийм тэр бодлого нь лав миний бодлоор бол монгол хүн нэгнийхээ төлөө монгол хүн өөрийнхөө төлөө өсөв шүү дээ нэгтэй. Ийм сонин үйл ажиллагаанууд хийхгүй байлгүй дээ гэмээр юмнууд байгаа байхгүй. Зүгээр ингээд ажиллаа хийгээд ороод Монголын сайн сайхны төлөө ч гэдэг юм уу те. Эсвэл өөрийнхөө сайн сайхны төлөө гэсэн үг шүү дээ. Монголын сайн сайхны төлөө гэдэг чинь өөрийнхөө хөрхөж те. Сайн сайхан амьдралын юм хийя гэхэд тэгээ дандаа эсрэг юм хийж гинэ гэдэг чи ер нь бол чи санаандаа бидний дургуун дээр эсрэг юм шүү дээ. Тийм тэгэхээр дайснууд ингээд яагаад байгаа гэсэн үг юм бэ? Тийм нэг талтай тийм хордлос үүдх ажиллагаанууд явж байна л гэж байгаа юм шиг. За тэгээд бидний дайсан хий. Тэгээд дайсан гэхээр одоо юу вэ? Заах вэ? Тэр дайсан хэм энэ голондоо биш. Тэгээд хин тэгээ энэ юмнуудыг хийгээд байгаа ер нь тэдрээр хийлгүүлээ да толгоонд юм. Окей. Тэр мөр нь одоохондоо над тийм юу биш байх заяа. Тийм мэдсөхөд байх одоо би хэлгээд та санаад тийм юм биш байх заяа. Тэгмэд энийг хүмүүс амар удаан хугацаанд мэддэг. За нөлөөлж чадаагүй уудцсан. Дахиад ингээ богшилсан. Тэгээд магадгүй одоо сошиал гарч ирж хэвийн байсан зүйлсийг хэвийн биштэй гэж бөөндөө ингэж хилцүүлэх хэмжээнд олон нийтийг хамруулах хэмжээнд ирж чадчихагаа. Энэ одоо сайн тал гэсэн үг шүү дээ сошиалын. Түүнээс өмнө энэ бол баг байсан зүйлс байхаа гэж би дотроо боддог байхгүй. Үгүй гэхдээ байж та хоёулаа чинь төрөнд нөө хүүхдүүдийн дээрлэх тэрний тэр чинь харин тий. Одоо хүүхдүүдийн дээрлэхэд тэдэр шүү дээ. Яаж холбогдож байгаа юм? Угаасаа байсан зүйл байх гэж би бодож байгаа. За тэр асуудал гэсэн үү? Тий. Хүүхдүүд дээрлэх гэсэн амар их байсан заяа. Би одоо тэгээд одоо сошиал гарч ирсэн болохоор хүмүүс илүү мэддэг болцсон. За тийм байх тий. Түүнээс юу гэдэг гинт ингээл Монгол одоо ингээл юмнуудаа хямдхан гаргадаг болоогүй тий одоо 26 он гаргаад 25 он гараад ч гэдэг юм тий сүүлийн 10 жилд Монголын нөхцөл байдал ийм байгаа зүйл биш байхгүй. Угаасаа л биднийг одоо бага авах гэсэн яг иймэрхүү нөхцөл байдалтай байсан л зүгээр сошиалын буйнаар л бид нэг ингэж мэддэг нийтээр хилцүүлдэг болж байгаа юм болоо да. Тийм болохоор нэгэн тийм одоо бүх юм ингээ сайн дэлгэгдэж байгаа дээрээ бүр сайн олон нийтийн хилцүүлэг болгоод тий яг яах ёстой юм тий шүүхтэр нь ч юм уу энэ ядаж шийдвэр чадгүй мөхт хуулийг нь ядаж оруулаад тий тэр одоо аав ээжийн тэр нэг одоо том ярьсан бичлэгүүд байгаадсан шүү дээ тэр чатууд нь тий улс төрийн одоо тэр үйл ажиллагаа хийхийг нь хоригддаг тий дахиж орох боломжгүй болгодог зүйлс одоо Японд бол байдаг шүү дээ хэрэгцээ одоо авилах хэл ахуулын асуудал гаргасан бол төрийн албанд ажиллах боломжийг ингээд насан туршид нь хоригддаг баг хүүхдүүд нь хориглох гэж магадгүй гэх тийм байжсэн жишээ нь. Тэгээ тэр хүнийг тэрийг мэдснээс хойш энэ хувийн байгууллагууд хүртэл авах юм дург болчдөг. Яагаад тэгэхээр худлаа ирсэн хүн хулгай хийдэг гэдэг. Тэгэхээр байгууллагаас хүртэл хулгай хийнэ гэдэг тийм үзэгдэл байдаг учраас тэгж бас авахгүй байдаг шүү. Тэгэхээр тэр талаас нь хүртэл ингээд бүр ингээд шийдвүлж чаддгүй юм яаж нэг хуулийн санаачлаад хуулиа оруулчихвал тэр чинь бас нэг эхний хэлж амжилт байх. Тэг хүмүүсийг буулгаж чадахгүй байлаа гэдэг надад нэг тийм л шийдэл яаж магадгүй гэж бодсон. Яг хоо тэгээд одоо альва улс төрийн асуудалч байна уу те улс төрчдийн тэр хулгайн асуудал байна уу эсвэл нэгнийг одоо дээрлэгч байгаа тэр зодж байгаа нүж байгаа бүр хүний аминд хүрж байгаа асуудалч байна уу тэрийг шударгаар шүүж одоо яг жинхнээсээ буруутай хүнийг шийтгэж үлгэр жишээ тогтоохгүй болвол энэ бол ингээд нөгөө сая бол тэгтээ тэр нөгөө нэг охиныг хөнөөгөөд чамдаанд хийцэн байсан тэр хүмүүс нь тэгээд нэг олигтой ялмал аваагүй тэгээ явцгаацсан юм шүү. Тийм шүү гэлээ. Яг сайн мэдгүй. Тийм би яг сошиалаас ингээ хараад байсан чинь хангалтгүй тий. Ирж мэш надаас нь явж байгаа юм лээ шүү дээ. Тийм тэгээд яг зүгээр тэр шүүх хурлын дүнгээс болоод одоо ингээд октод бол маш их айдастай боллоо. Хүүхдүүдээ ингээд өмнөх шигээ ингээд чөлөөтэй байхад айгу хэцүү боллоо. Энэ шүүх хурлын дүн бол мөнгө байхад эрхэм мэдэл байхад хүний амнаас бол нэг тийм юу биш болцсон. Чухал биш болцсон гэдгийг харуулсан дүгнэлт боллоо гэж би нэг тийм мэдээлэл харж ирсэн. Тэгээд
маш харамсалтай л байна л да. Одоо тэр ч одоо юу гэсэн үг вэ те? Байж боломгүй зүйл байхгүй юу? Тэгээ яг одоо чи сая ингээд Японы нийгэмтэй ингээ харьцуулаад ярьж штэ. Японы улс төрчид Японд яадаг вэ те? Хэв журмын зөрчил гаргасан. За тэгээд ёс зүйн зөрчил гаргасан хүмүүс яадаг вэ гэдгийг ярьж ингээ би зүгээр ингээ бодглохлоор Монгол Япон хоёрын одоо нийгэм болоод тэр ёс зүй те ус төрчдийн байж байгаа байдал ер нь харьцуулшгүй юм шиг надад санагддаг. Зүгээр хамгийн хоёр ингээд эрс тис юу хоёр юмыг харьцуулаад байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу? Тийм тэр бол айгуу гонхтой. Гэхдээ яг альва юм чинь ингээд процесс юу байгаа шүү дээ те. Үйл явц. Одоо нийгэм сайхан ингээ гоё Японы нийгэм шиг гоё хөгжөөд нийгэм гоё хөгжиж одоо юу бүрэлдэн тогтоход хүртэл одоо нөгөө цаг хугацаа шаардна. Юу хэрэгтэй. Тухайн тэр үйл явдлууд чинь байх хэрэгтэй. Туулах хэрэгтэй юм уу? Туулах хэрэгтэй. Тэгэхээр яг Монгол бас тэрний гоё болох үе шатандаа явж байгаа байх л гэж найдаж байна тий. Энэ хөндөгддөггүй байсан асуудал яригддаггүй байсан юмнуудыг яриад одоо тэрэн дээр хүн ярьсан хүн нь ялалт байгуулсан байгуулаагүй ярьж гинэ гэдэг чинь өөрөө бас нэг ялалтанд очих нэг шат тий. Тэрнээс огт ярьдаггүй байсныгаа бодвол тэгэж бодож байна. За тэгэл мэдгүй одоо тэг Монголын нийгмийн талаар хоёлоо ярих юм уу? Зүгээр шүү дээ. Гэхдээ яадаг гоё ах. Яа тэгэхээр хүн болгоны дуу хоолой ер нь бол бүх салбарт бүх сэдвт маш хэрэгтэй байсан санагдаад ядуу монголчууд биднэрт тэгээ ялангуяа залуучууд оролцоотой байх хэрэгтэй, ярилцах хэрэгтэй, ярих хэрэгтэй, ус төржих хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ тий. Бид нар ус төржих хэрэгтэй. Ус төржих хэрэгтэй. Хэрэгтэй ч яг хэрэгтэй зартай байх хэрэгтэй. Яг бүр нэг амар хоёлаа нэг юу болох гэдэг юм шиг тий нэг тий. Сошиал дээр гарч ирдэг ус төр ярьдаг юм шиг болох гэдэг юм шиг ойлгогддог хоёр. Өөрийнхөө хэмжээнд ус төрийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй, ойлголттой байх хэрэгтэй, ярьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нэг амар өөрөөсөө хол хүндий юм шиг тий. За тэр улс төр нь тэргээрээ хүү амтан сонголоо өгөөд сонгогдоод за тэгэл явдгийм байгаа гэд яг надад ч гэсэн тийм үе байгаа. Зүгээр надаа ямар хамаатай юм би хүн амтан жагсан уу яа нөө тэр сонгол Монгол гэд үл тоодог байсан үе байгаа. Тэгээд харьцангуй сүүлийн жилүүдэд анзаарахад одоо нэг залуучуудын оролцоо бас айгүй идэвхтэй болцсон тий. Тэгээ би ч гэсэн өөрөө сонирхгүй болохгүй маань ярихгүй болохгүй маань гэж миний үзэл бодол одоо ингээ өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэ? Бас нэг өөр нэг сэдвэр орчих. Өсрөх юм уу? Өсрөн. Гэтэ жоохон энтэйг бас холбоотой өсрөө. 2 жилийн өмнө би дагаад өсрөхээс нөгөө 6 настай хүний 60-аас дээш насны хүмүүс Монгол руу аялсан байхгүй юу? Гайд тэгээд. Тэгээ тэр хүмүүсээс асуусан бас нэг сонирхолтой асуулт нь Япон хизээ 0-той болсон юм бэ гэдэг асуулт байхгүй юу? Монгол 0 байх уу? Тийм. Монгол 0-ийн асуудал яг төвхтэй дээ шүү дээ. Зөв годомжаар явж байгаа л нэг газар 0 орё гэхэд л тэнд олддгүй шүү дээ. Улаанбаатарын төв годомжаарч баг олддгүй шүү дээ. Ер нь бол Сиул одоо тэр асуудлыг чи хийх. Сиул одоо бас амар муухай болсон гэсэн. Оролдох болсон гэсэн. Юу энэ ариун цэвэр юм хэцүүлсэн гэсэн. За яг ариун цэвэр биш ч гэсэн хүн нэг ялгацаа гадагшлуулах газартай байна гэдэг чинь бас ирсэн чинь юу ш надад хэлсэн гэхээр за энэ баг олимпийн үедээ ойролцоо болов гэж байгаа. 1960 үеэр яатсан юм бэ? Тэр үед нөө метронууд маш сайн баригдсан. Метронууд баригдсах үед тэр нөө шугам сүлжээнүүд шинжилэлт хийдэг. Тэрний дараа одоо метроны буудлын гадна талд нойлууд ингээ баригдсанаар хүмүүс одоо нойлын хэрэглээ илүү сайжирсан, илүү цэвэрхэн болсон гэж байна. Түүнээс өмнө бол одоо 50-аад оны үед бол яг танаа Монгол шиг байсан. Бүр ингээ гэр орол морол шиг ер нь ийм л байсан шүү дээ гэж байгаа. Тэгээд энэ процесс маш хурдтай явагдаад одоо 60 жилийн дараа гэхэд ерөнхийдөө ингээд их цэвэрхэн болсон. Одоо Аз дунд бол цэвэрхэн хотуудаараа Япон бол ялгардаг тийм байдаг. Тэгмэд манад ч гэсэн магадгүй
тэр одоо төв шугам сүлжээний шинжилтийг бүтэн нэг хийгдэх үе ч гэдэг юм уу те. Тэр бас хүлээл бас байх шүү. Тэгээд аялыг явж ашна хөдөө 0 отохгүй. За тэгээд уушлаарай гэж байгаа. Хүний нэр цохож ярих үг амар дуртай л та. Гэхдээ одоо яриад яах вэ те. Нэг алдтай хүний нэг үйлчлэгээний газар өөр хангаа явж байсан байхгүй юу? Японд холбоотой байсан байхгүй юу? Тэгээд бид нар ч нойлын асуудал байгаа шүү дээ. Бүгд ингээл мэдж байгаа шүү дээ Монголын нойл мэн те. Тэгээ нөгөө нэг хүмүүсээ би 2 хүн Монголд анх удаа ярьсан. 4 нь болохоор ирээд яваад нөгөө жарлан морлондаа чинь те пүп биш болтлаа гэсэн хүмүүс байгаа байхгүй. Тэгээ нөгөө хоёртаа ингээд санаа зовоод. За тэр нэг Японтай холбоотой нэг хүн үйлчлэгээний газарт очиж доо гэд очисон чинь бүр Монголоос 7 доор ирсэн байхгүй. Тэгээ би та ингээд ийм нэр хүндтэй ийм хүн бийжиж 0 дээр жоохон анхаарал хандуулаад те. Тэгээ 0 дээр чи яаж болт юм бэл шүү дээ. Нөө яндэ игээд дэшигээ баг миний бодлоор бол сэлцээ хэлгээ тэгээд дээр нь ядч нөгөө нэг нарны зай ураагаар тавьж байгаа жижигхэн мотортой ч юм эсвэл нарны зайд ажиллахгүй бол нэг батарей тавьж байгаад сенсор хүлээлгээ те илүүсээ соруулаад агаар юм. Тэгм бол доторх нь өнгөрөө олчин ч гэдэг юм те. Жохон л нэг тийм анхаарал хандуулчихвал болмоор юм. Хандлагын асуудал нь те сайн нэтэр ярьж байгаа. Юм болгонд нэг хандлагын асуудал ингээд гараад байна уу гэж хараад байна. Яг тэр нь зориулаад нэг юмыг асуудлыг шийдэхээс илүү за нэг юм байгаар хайчих ингээл хайчих ингээл хийсэн болоо хайчих гэдэг иймэрхүү сэтгэл зүйнүүд хаанаа суудсан тий. Тий яг анханасаа тэр амралтын газар ч юм уу юу юм тий тэр зохицуулыг байгуулсан хүн нь одоо 0-ыг нь шийдсэн байна тий. Тэгэд аливаа нэг юмыг ингээ байгуулахаас гадна тэр үйл ажиллагаагийн ингээ гоё авч явна гэдэг чинь бас айгүй чухал тий. Тэг хүн болгоны ажилчин болгоны одоо нөгөө нэг миний зүгээр бодлоор Япон хэрвээ ажилчид байсан бол өдөр алган тэр 0-ыг ч одоо цэвэрлдэг цэвэрхэн байлгах ёстой нэг хүн байгаа шүү дээ. Тэр хүн зүгээр л мангар сэтгэлээр ажиллах байхгүй тий. За яах вэ? Нэгт тийм. Монголын хөрсөн дээр буулахаар тэрэнд мөнгө зарахгүй байхгүй урсгал зардлаа. Зүгээр цэвэрлэгч байхгүй гэж юу? Цэвэрлэгч цалин өгөхгүй байхгүй. Монголчуудын сэтгэлгээр. Үгүй тий Японд ч гэсэн цэвэрлэгч ингэж юу яагаагүй газар зөндөө байгаа шүү дээ. Ишин газрууд нэр байхгүй. Олны газрууд. Одоо зөөгчин цэвэрлэгчдэг ч юм уу? Яг хад мэдээж нэмэл дээ. Гэтэ тэрэнд нөгөө ажил үүргийн юмд нь оруулахгүй. Альсвал юу гэдэг. Тий тэр чи яг ингээл нөгөө нэг юу журмандаа оруулах хэрэгтэй байхгүй. За чи ажилд орлоо. Чиний хийх ажлууд чи инээ. Гээ хэлээд өгсөн байхад тэр хүн яг тэрийгэл хийнэ. Хэвээ ширхэг тоосч илүү арчихгүй гэдэг шиг л. Яг тийм нэг анханасаа тодорхой тавихгүй гэдэг. Тийм. Илүү хийхгүй, дутуу хийхгүй. Тэр бас нэг Монголд одоо ингээд гоё нутагшаасаа аваад хэрэгжүүлчмээр юм гэж боддог юмнуудын нэг байхгүй юу? Японд одоо шинээр хэрвээ ажилд орж байгаа чи өнөөдөр ажилд орсон бол чамд нэг хүнийг гаргаж өгнө. Тэр хүн чамд энэ бүх ойлгомжгүй юмнуудыг чинь одоо юу яа дааж авсан тийм байхгүй болгож өгнө. За тэгээд энийг одоо жишээ нь энэ алчуурыг ашиглаад ингэж арчдаг юм аа. Энэ шингэнээр ингэдэг юм аа. Тэгээд хэрвээ тэр шинэ ажилтан цаашлаад ингээд буруу хийгээ сурцсан байх юм бол тэр зааж өгсөн хүнтэй хариуцлага тооцсон. Тэгэхээр тэр хүн маш их ингээд нөгөө хичээж заадаг тийм. Тэр ч гэсэн Монголд байвал айгу зүгээр юм шиг санагддаг. За чи нэг хүн чи альва юм ингээд нэг гоё ойлгомжтой дистараатай байх чи айгу гоё шүү дээ тийм. За тэгсэн за би Монголын өнцгөөс та Японы өнцгөөс энэ зүйл ярьчих. За Жонтон дээр л ярьчих зүйл жишээ аваад хоёлаа. За тэгсэн чинь Монголд ингэж байна. Хөдөлмөрийн үндэсний залуучууд маш их гадаад явсан. За. Хүний нөөцийн дутагдлалд орсон. За тэгээд хүний нөөцийн дутагдлалд орсноос хамаарат орлого багассан. Орлого багассан учраас нөгөө хүндээ мөнгө өгөхөд хэцүү. За. Цалин өгөхөд хэцүү. Цалин бага болохоор сэтгэл гарахгүй. За тэгвэл цалин бага тэгвэл хүн дутуу учраас асар их ажил хийж байгаа. Нэг хүн ногц ажил тийм. Тэгээд тэрэндээ хүрсэн цалин авахгүй учраас хүн нэгдүгээр чанаргүй. Орлого байгуулгын орлогоч сайжрахгүй. Хоёрдугаар ядарна, маш их ядарна. Чанаргүй игээд хаар чинь хүн чинь чанаргүй байж байгаа юмнаа өөрөө хараад хүртэл ингээд зэссэн шүү дээ тийм. Ингээд маш олон зүйл гарна. За тэгээд саяны тэр журлан дээр ингээд аваад үзэнгүүт жижигхэн шийдэл хайгаад
дахиж тийш орохгүй байх гэдэг магадгүй шийдэл олчвол манай монголчууд тохирч магадгүй. Одоо юу гэдэг нь өдөрт нэг удаа цэвэрлэнэ гэдэг ч юм уу те тэр одоо замын нойлбшаас хэдэн зуун хүн өдөрт орчиж байгаа шүү дээ. Гэхдээ өдөрт нэг удаа цэвэрлэнэ. Гэхдээ тэрийг яаж цэвэрхэн байлгах талаас нь юу гэдэг нь ашиглах зааварчилгаа гэх юм уу те. Эсвэл одоо тэр агаар сонголтын ч гэдэг юм тэр юмнуудаа нэг шийдэж өгчөө. Тэгээ явчихвал арай их ойлгох үүсгэж байгаа хүмүүст ойлгомжтой те. Байж болох байх. Тийм бас нөө яг өнө үйлчлүүлж байгаа хүмүүсийн ялгаа их байна л да тий. Японд чинь ялангуяа нойлын юу чинь нойлоо цэвэрхэн байлгах чинь баг нөгөө мухар сүсгийн юм байдаг штэ. Нойл цэвэрхэн байх юм бол баяжинч гэдэг юм уу тий. Ер нь нойлоо маш их зүлэгдэг тийм юу байдаг штэ. Нойлоо маш цэвэрхэн байлгах тийм байхаас нь бас сайн яадаг гэстэй. 10 жилийн хүмүүсийг цэвэрлэгэнд тий. Нойлын бурхан гэж байдаг ч гэлөө бүр тийм заяа. Нөө галзуу. Тэгэхээр тэр айл ерөөсөө нойлоо маш цэвэрхэн байлгах талаас нь л байнга анхаардаг. Тэр утгаараа нийтийн нойлыг хэрглэж байгаа хүмүүс ч гэсэн тэгээд ерөөсөө заван болгочод гараад явна гэсэн ойлголт байдаг. Би ч гэсэн бүр тэрэнд нь ингээд сурцсан. Анх бид нар чинь мэдээж л ингээд Монголоос ирэхэд тийм соёл мэдэхгүй нойлоо хэрглэжэл тэгэл гараад явчихна хин нэгэн цэвэрлэхгүй нь ч надад нэг тийм сонирн байгаагүй. Тэгээд тийм тэрийг нэг анзаарч бодож байгаагүй л ахгүй. Тэгсэн чинь Японд ирээд одоо би ингээ нойл ороод гарлаа. Дараа чи хүн хэрглэхэд энэ нойл цэвэрхэн байна уугүй юу заавал хардаг. Тэгээд бүр ингээ заяа зарим охтуудын араас ингээ орохлоор амин хөөрхөө юм баг өөртөө тэд нар чи үнэртээ ус төрөхдөггүй шүү дээ. Охтууд ер нь бол нөгөө диншаа миншаанд нөгөө хүний дотор мохоо оргин энэ төр гээд үнэртээ усны соёл баг нэг айгүй байдаггүй газар. Тэгэхэд чинь зөвхөн тэр нүг дараачийн үйлчлүүлэгчтэй зориулаад ингээд спрей цацдаг тийм гоё үнэртэй. Гал. Тийм юм авч явдаг охтууд байдаг юм бэлээ. Мэдхгүй. Маа ирчиж бас тийм байх. Маа Япон ирчиж хамаагүй шнэ. Тэгээд тэр мөрнөөсөө тэгээд яг хоо эн чинь бас тэр нүг Япончуудын үндсэн нэг гоё юу байгаа штэ. Зарчим бүр өөрсдөндөө нөгөө нэг стресс болтлоо хэргэлдэг нөгөө бусдад түгөөдөхгүй. Бусдын амар амгаланг бүр амар ингээ нэгдүгээр тавьсан. Тэгээд за ингээл миний араас ингээл хүндэрсний дараа ингээ орсон чи амар муухай өнөр үнэртчээвэл гэж бодох тэр бодол байгаа тий. Жорли ярьдаг гэдэг одоо хоёлаа сэтэв. Жорли ярьдаг хоёр хэдэн нэр аагүй. Бас нэг жохол юм тий. Бас айгүй чухал. Агааржуултээстэй маш сайн байдаг тий. Тийм тэр амар чухал шүү дээ. Маа одоо эргээ бодоход нөгөө амьдчээсээ байрны ингээд юуг нь хаага хичээсэн бохгүй юу? Агааржуултын үнсэн хоолой ингээд цаасаар хаацсан байсан бохгүй юу? Тэгж бодож агаарахгүй чаар үнхээр тодорхой шүү дээ. Тэгээ би сүүлд асуусан чинь нөгөө нэг юм байсан юм. Хуучны байр байсан учраас доороос ингээд нөгөө нэг хоолооноос ялаа шумуул үүрлцэн тэнцээс орж ирдэг. Эсвэл дээд айлаас ч юм уу те ингээд дамжиж орж ирдэг. Тэгээд бүр хуучин болохоор юу байсан юм блэ? Гал түлдэг айлууд. Байранд гал түлдэг. Японы Монголын тэр айлууд нөгөө нэг тийшээгээ үндсэн нөгөө нэг агааржуултын хоолоор 100 холбочдөг байсан. Ханда. Тийм байсан болохоор тэрийг хаачдаг байсан юм л та. Тэгээ тэр нь одоо нөгөө нэг хүмүүс 100 аваад ашиглахаа бэлдсэн шүү дээ. Тэрний дараа болсон чинь ялаа шумуулны асуудал гараад тэгээ хаачдаг болцсон юм л. Тэрнээс тэр чинь бол гол үүргэн тэр агарын солилцоо хийж явах хэрэгтэй. Тийшээ сайн гарч ирсэн. Тэгээ бас саяхан бас нэг пост харсан юм аа. Айлд цагаан сараар нэг хүн ингээд хүндэрсэн байл та. Тэгсэн чинь 0 сагаар чаддгүй хань нэ. Яас чинь агарч үлнэстэй байхгүй. Тэнгүүд яг одоо хэрвээ тийм биш болвол эсвэл одоо сэтг тавиад гаднаас нь ялаа шуулаа шиг тавиад те. Тэгээ наадтал нөгөө нэг дахиад би нэг сенсэл тавьжтай нэг агаалж болдгийг шийдчихээ санагдаж сенсэл бүр гэж санаад ороод байгаа байхгүй. Тийм гэхдээ одоо яг хуучны гэхээс биш шин баригдаж байгаа байрнууд бас тэрийгэ бодолцоод гоё хийгдэж байгаа байх тийм ээ. Японы 0 гоё гэдэг чинь ерөөсөө жижигээс идэв биш байхгүй. Бүр Японд ирсэн жуулчид болгон Японы 0-д дууралдаг ш. Тэгээ ганц одоо цэвэрхэн байхаас гадна нөгөө бидээ гэдэг тий. Тэр янз янзын үйлдэлтэй гоё угаадаг тийм юу байгаа. Би бүр үнэхээр хатаархдаг заяа. Ингээ том үйлчилгээний төв тэгэл энэ юунуудаар тий гоё дэлгүүрүүдээр ингээ явж хахад зүгээр л
ямар гоё тухтай нойлтой юм бэ? Ямар гоё толтой юм бэ? Тэгээд ингээд ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан одоо нойлыг орлоход амархан болгох үүднээс ингээд наад баруун гарт чинь тэдэн метр яваад нойл эмхтэй нойл тэнд байгаа шүү гэж данаас хилчиж байгаа юм. За дээрэс нь юу ячиж байгаа? Хүүхдээ хөхүүлэх өрөө байгаа нь тий гоё хуурайлах ингээд юу байгаа. За тэгээд нөгөө нэг юм юу байдаг ч хинч хамаагүй хэрглэж болох өрөөнд тэрэгцэртэй хүнд зориулсан. За тэгээд тэнцээ нөгөө нэг бин ингээд муудаад хэрвээ тэн дотор янз бүр боллоо гэхэд дарах коноп тэр ор хэвтүүлэх ор мор байж идэг ч юм уу тий. Тэр нөгөө хүүхэдтэйгээ хэрвээ явж байгаа бол хүүхэд ч очоод нөгөө хаал маал гонголчихвол ер нь бас айгүй хэцээдэг штэ. Хүүхдээ хаана тавьчаад одоо би засах юм тий. Тэр нөгөө хүүхдийг суулгах тийм тустай юу суудлан муудал хамгаалттай тэр юм уу ч юм уу. Тэр мэрийг нь харахаар үнэхээр Японы нойл болол тархмаар гоё. Монголд харсан яг тийм нойлоо Шангрилад л шүү. Тийм үү. Би одоо Шангрилад бидэдтэй үгүйг нь сайн мэдэхгүй байна. Гэтэ нөгөө нэг хүүхдийн юу яах тийм өрөөл байдаг. Хуурайлах өрөөл байдаг. За бусад газар бол байхгүй заяа. Миний орсон газруудаас, өөрчлөжсэн газруудаас. Тэгэд нэг бас өнгөрсөн 2 жилийн өмнө атсан би нэг гоё худалдааны төвийн нойлтой жалбарт нэг хэлээ заяа. Улсын их хөтөлбөр. Наабан центр гэдэг асар том Монголын зэрэглэл өндөртэй 2 дэлгүүр шүү дээ. Монгол. Тэгээд очоод махайдсан чинь хямраад гүйлгэх гэдэг болтгоо. Орхон гэсэн чинь түгжсэн. Тэгээд орсон чинь тэгээд давхар махлаа ингэж яад орсон чинь нойлын цаа. Тэгээд гаднаас нойлын цаа зөв ингэж хэцүү байгаа шүү дээ. Нойлын цаад за ингэж орсон тэгээд болсон. Ямар ч юм амжилттай тэгсэн чинь тэр хажуудлын битаг нэг нөхөр ингээ хагал цогцсон байгаа байхгүй. Хагацсан байгаа. Ханыг. Тэг ханы битаг хагацсан байгаа байхгүй. Тэг тэрийг цогчл байдаг гэдэг те тэрийг хагалж ил байдаг гэдэг нэг асуудал. Хоёр тэрийг хагархаагаар нь байлгаад байгаа тэр том моол байдаг гэдэгт бид менежерүүдийг нь бодохоор өмнөөс нь бүр ингээ гайхаад байгаа байхгүй. Энэ яагаад хагархаа байгаад байгаа бэ те менежер асуудал шүү дээ. Тэр том худалдааны төв тэр одоо улсын нийслэлийн тэр зэрэглэл үндэстэй худалдааны төвүүд ингээд аим сонь юм ингээд одоо бодвол одоо тэгэл тэр чинь нөгөө нэг сервис сөөх гэдэг шиг үйлчилгээг одоо жилд нэг хэдэн удаа чинь хийдэг ч юм уу жилдээ ядаж нэг удаа ч юм уу хийдэг тийм төсөв байх ёстой шүү дээ тий. За пилтан нэр төсөв хүмүүсөөд явэл нэр тэр байгууллага нэр дампуу байгуулчих гэдэг байхгүй. Үгүй юу хийн ямар нэг юм эвдэрсэн үед гэх юм уу? Гинтийн үед ингээд байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Нөхөн сэргийж авах хэрэгтэй. Нөхөн сэргийлтийн. Тийм. За тэр мэдхгүй улсын их дэлгүүр мэлгүүрээр би одоо бүр ойрд яваагүй маш их удаа. Амар сайн яг тийм 0-д холбоотой паян их байна. Тэр юуны бас тэр Японы тэр бүр гой өрөөнүүд нь заяа юу яадаг. Нөгөө хүүхдийнхаа сүүг халах боломжтой нөгөө халуус мус тэр халуус гардаг шүү дээ. Тэ микровейв энэ төр байж идэг шүү дээ. Тэгэд бас нөгөө нэг хүүхдээ хөхүүлэх өрөө японочдын хувьд айгүй их чухал тий. Монголд бол нэг хүмүүс нэг тоохгүй хүүхдээ ингээл хөхүүлчихдэг шүү дээ. За энэ ер нь бол хоёулаа гоё худалдааны төвүүд үйлчлэгийн газрууд ийм байвал гоё шүү. Манайх Монголд ирэхдээ гоё анхаарай. Гоё нойлтой хүүхд хураалах өрөөтэй тий. Тэгээд чадвал тэр одоо хөхүүлэх одоо ингээд юм ингээд хөшгөр даун хөшгөр хаачих тийм газартай тийм байвал үнээр ялгар шүү. Одоо ямарваа нэг юм хийх гэж байгаа хүн ерөөсөө хүнээ бодмоор байна. Хүн рүүгээ хандмаар байна. Мэдээж бизнес хийж байгаа санаа цаана нь бол өөрийнхөө амьдралаа. Гоё тэрэгцэртэй орох тийм мөнгө төгрөгөө олох байлгүй л яах вэ? Гэхдээ энэ чинь бас бидний давуу тал бол тийм хүнээ бодсон, хайрлсан тийм анханасаа юутай байхгүй болвол тийм Монголд гэхдээ баг ганц нь орог Шангрил яж магадгүй шүү. Ганц тийм. Амар том олон улсын стандарт шүү дээ тэр чинь. Архитектур яг ингээд зааврын даагуу хийцсэн байгаа байхгүй. Тэгвэл Монголын инженерүүд яагаад гэдэг юм бэ? Ингээд архитектор нь мэдээж ирэгдэж стандартын дагуу юм хүн тодорхой шүү дээ. Тэгвэл Монголын стандарт таардаг юм уу яадаг юм мэдгүй ингээд тэрэгцтэй ингээд ганцаараа явахад хүртэл боломжгүй асар өндөр ихцсэн мэдсэн. Уг нь одоо Японтой харьцуулахад зай талбайн хувьд бол нэг тиймэрхүү жижигхэн юмыг шийдчихэд хангалттай зай талбайтай том юунууд ресторан
одоо юунууд байгуулагдаад байгаа юм шиг анзаарэгддэг. Гэхдээ сурчлагаагаа ингэж гоё ялгаруулж ивэл те манайх те баг 0-ороо сурчлагаа хийвэл үйлчлэгээний газрууд тэрэгцтэй хүн болох ямар ч асуудалгүй гэдэг. Чамин ганган гоё байх нь за мэдээж чухал байлгүй яхаа. Гэхдээ тэнд чи хүн үйлчлэгээ авч байгаа шүү дээ тий. Хүнэл бодмоор шүү дээ. Тэр хүн тав тухтай сэтгэл хангалуун байх орчныг бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэд чинь ингээд нэг айгүй тийм зүгээр яг энэ ганцхан үйлчлэгээний салбар дээр биш зүгээр Монголд миний бас нэг эмзэглээд хараад яваад байгаа юм бол Монголд айгүй их нэг тийм гадна үзмж ер нь өнгийг айгүй хөөдөг болцсон юм шиг утга учраас илүү тий санагддаг байхгүй юу сүүлийн үед ялангуяа өнг хөөсөн одоо би жишээ нь зүгээр л хэдэн жилийн өмнө нэг пост оруулж ирсэн. Надад нэг Японд баг ирснээсээ хойш өмссөн нэг тийм даавн юм шиг цагаан юу байдаг аахгүй готол тэр бүр амар өвтөх юм. Тэрнийгээ би бүр хаач явсан өмсөөл углаал явж идэг аахгүй. Тэгсэн чинь тэр ингээд нэг харсан чи эрхээ өрөөнд цоорцсон байдгийг. Тэгээ би тоогчгүй тэрийгээ дуртай нөгөө нэг хөл дэвтээх юм болохоор ингээд өмсөөл хаасаагүй явж идэг дүүрэг мөрөв тэгэл юм мөнд явахаараа гадуур явахаараа өмсчдэг. Тэгээд зүгээр би тэгж бодсон аахгүй юу. Хүнийг ингээд нэг уранхай гутал те юу гэдгийг өмсөн зүгснэр ингээд нэг ялгаж харьцаад байхгүй юу. Энэ Японы энэ гоё ямар амгалан тайван байдаг нь надад бас айгүй таалагддаг. Тэрнээс Монголд ч бас нэг хүнийг жоохон ингээд ямар дугаар барьсан байна, ямар утас барьсан байна гэдэг юм уу те би хинбэ гэдгээс илүү миний нэг хувцас юмтай харьцаад идэг юм шиг надад бас мэдрэмж төрдөг өө. Гэтэ яг хоо эн чин нийтлэг гэж ярьж байгаа болохоос биш бүгд тэгдэг гэсэн үг биш тийм ээ. Тийм. Энд тийм хүмүүстэй таарахаас Монгол таарах нь боломжтой байл гэсэн үг шүү дээ. Гэхдээ би энэ бүр таараагүй. Гэхдээ магадгүй бодцоод хилдэггүй юм болов тийм. Манай японочууд чи ер нь бол үгээ залгидаг. За манай япон гэснээс танаа Томоко гэж нэг хүн байна. Танаа Томоко гэж нэг хүн байна. Танаа Томоко юмсэн. Юу тохиолдсон Томоко. Нэвтрүүлгийн үзсэнгээ тэгээ дутуу ярьж хэлсэн уушлаараа тэр нэг сошиалын л мэдээлэл шүү дээ. Энэ бол нэг хосын нэг нэвтрүүлэг байт юм шүү дээ. Сэтгэл зүйтэй холбоотой Univision нэг дээр гард юм шиг байна. Тийм профессор байна юм байна. За. Асууд ингээд нэг нэгээрээ тэр одоо сэтгэл зүйчтэй уулзсан юм шиг байна гэхлээр бид нэр харилцсан юм байна. Дараа нь хоёулаа ороод ярьд юм шиг байна. Тэгсэн чинь нөгөө нэг ийм асуудал яригчаа. Эхлээд нэг юм бичлэг гарсан байхгүй. Чи нөхөр нь чи манай ах トゥ секреттэй оруулж хаад яах вэ гэдэг бичлэг гарсан байхгүй. Тэгсэн чинь хүмүүс энэ одоо Монголд ирчээд Монголын яс заншлыг яахгүй ах トゥ сийг нь оруулдаг хинбэ гэх хүмүүс шуулахгүй юу. Дараас нь ардаас нь болохоор танаа дүүнер чинь надаас мөнгө зээлчээд дүүнер чинь бишээ дүү чинь мөнгө зээлчээд өгөөгүй. За тэгээд Япон хүн эсвэл мөнгөтэй гэдэг утгаар ганц нэг удаа тусалчихад яадаг юм гэдэг өнцгөөс ярьдаг. Уучлаарай баярлалаа гэж хэлдэггүй байхад би яхаараа танаа одоо ах トゥ с гэр бүлийнхэнтэй чинь ингэж илдэг харьцах хэрэгтэй юм бэ. Тэр хүмүүс ч гэсэн надтай илдэг хүндэтгэлтэй харьцах зүв штэ. Тийм байх би одоо ингээд гэртээ оруулмаар байна чамаа чи надтай хүндэтгэлгүй те ингэж харилцаж байгаа учраас битгий ирээ гэсэн чинь одоо намайг байхгүй хахад хулгайч ирээд гассан марсан гэдэг. Тиймэрхүү томог хэлж байгаа байхгүй. Тиймэрхүү дөө бичлэг гарсан чинь ардаас нь хүмүүсийн одоо хандлага дахиад өөрчилж байгаа гэдэг. Хэрэг тэгээд хүн өнгөө зэлчээд өгөхгүй ч гэдэм үү те хэд удаах ч гэдэм эсвэл баярлаа уушлаарай гэдэг үг хэлж чадахгүй болов нэгт тэр хүмүүсийн буруу юм байна. За тэгээд гэртээ хүн оруулахгүй гэдэг бол хүн өөрөө хувийн орон зай. Гэж мэгэл нөхөр нь болохоор эдгээр чинь ингээд Япон хүмүүс учраас ижээ автагаа ингэж харилцдаг тийм ойр дотн ах トゥ сийн харилцаа холбоог монголчуудыг бодвол муу шүү дээ. Тэгэхээр миний ах тэр ах үе хэлэх гээд санаа жоохон уужуу байжээ тийм монгол хүн чаас нэг уужуу байл гэдэг нэг Япон хүмүүсээс арай нэг жоохон давуу талтай юм байдаг шүү. Япон бол тэгээд одоо яг би ойлгохгүй байна. За яг тэгээд Томоко нөхөртөөгөө сэтгэл зүйчдэр очоод юу яасан юм бэ те тэр нь нэвтрүүлэг юм байна. За тэрийг нь тэгээд монголчууд ингэж хэлцэж яриад байгаа юм байна. Шүүгээд байгаа юм уу те. За тэгсэн чинь тэнд одоо юу гэж бодож чинь тэр
хинийхэн зүв ингэх гэдэг. Гөө яг иймэрхүү дөө байр суурин дээр ерөөдөө энэ ч бас аль альны зүйл юм надад харагдаад байгаа байхгүй миний хувьд болохоор. За гэрийнх нэгэ оруулахгүй гэж хэлсэн тэгээ шалтгааныг нь тэгж тайлбарсан. Тэгтээ нөгөө нэг видео хойцсож байгаа юм л да сошиал дээр. Нөхрийнх нь яриаг нь гаргаад хүмүүсийг томоогоо гарлуулаад те хандлт авч штэ те юунэвшээ. Тэнгүүтээ дараагийнх нь видеонд томоокогийн зөв гэдэг үнцгийг гаргаж ирээл дахиад буцаагаад шууруулаад те ингээл тоглож штэ юунэвшээ болол тэрэн дээр нэг үстэй. Тэгээд эн чинь ерөөсөө зүгээр ингээд хүмүүс тавилттай зохиолтой юмд ингээд хоёр хуваагдаад итгэцэн байгаагийн шинж юм биш үү? Би бол тэгж харж байна. За тэгээд ганц энэ томоокогийн энэ жишээгэрч биш ер нь хүмүүс дандаа мэдээллийг одоо нэг тастаа тавьсан ганц нэг жижигхэн юмнаас болоод амар ингээл дайраад орчдөг. Яг жинхнээсээ бүтнээрээ юу ярьж ийсэн тэрийг нэгдүгээрт бодох хэрэгтэй. Хоёрдугаарт зүгээр миний үнцэг ба штэ те. Би шүүгч биш. Гэхдээ яг би юм болгон дээр тэгж ханддаг. Зүгээр хүмүүс өөрсдийг амар шүүгч гэж итгэсэн. Би энэ дээр үгээ хэлэх ёстой, үзэл бодлоо хэлэх ёстойг ойлгоцсон хүмүүс айгүй байдаг аахгүй. Яг хоо тийм л дээ яг хоо. Та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлж болохоор яг хоо сошиалын хэрэглээг одоо сурж байгаа хүмүүсийн илүүдэл юм шиг байна да. Бид нар бас анх Facebook гаргаж яхад янз бүрийн гэдэг нэг юунд ирчдэг дурсгалын төр дээр бичдэг. Дурсгалын төр дээр бичдэг нэг асуудууд байдаг шүү дээ. Тэднийг бичээл ингээд яваалцсан сайдаас 10 жилийн өмнө ингээд харж байгаа хөөхтэй. За яг тэгвэл одоо намайг сошиалд яг зөв саяны кейс дээр шүү дээ. За юу гэж бодож байна. Аль нь зүгээр үзэл санаа үзэл бодол юу байна гэж юу. За мэдээч би яг энэ дээр хоёр өөр улсын те иргэд хоорондоо суудсан соёлын ялгаа харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээд манай монголчууд ч юм бол угаасаа нөгөө гэрээ цаажилдаггүй хүмүүс шүү дээ те. Гэрт орж ирээд хэрэгтэй цайгаа уугаад яваарэ гэд гэрээ онгорхоо орхидог тийм соёлтой хүмүүс. Тэгээд маш их гэр бүлсэг эцэг ихээ өөрөө харж ханддаг те. За тэр гэр бүлийн хооронд уучлал гуйгаагүй эсвэл одоо яадаг чинь те баярлалаа талхарлаа хэлээгүй. Тийм хагаралтай зөрчилдөөн байдаг. Гэхдээ нэг тогоондоо үлддэг хүмүүс аахгүй юу? Японочдын хувьд болохоор ер нь бол бас өөр соёлтой хүмүүс шүү дээ. Бараг эсэргээр нь гэлчих бол. Бараг эсэргээр нь ер нь жоохон тийм эцэг их гэр бүл гээд ингээд байнга орж гараад монголчууд шиг тэгээд яваад байдаг хүмүүс биш. Тэгэхээр энэ дээр соёлын ялгаа харагдаж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд энийг бас хүмүүс ингээд өөрийнхөө те гэр бүл бол гэр гэдэг бол маш нандин гоё хувийн орон зай тэнцээ ингээ гадны хүмүүс орж ирээд ах шаардлагагүй гэж зарим нэг хүмүүс нь үзэж байгаа бол зарим нэг нь монголчууд бол гоё ингэж байнгын бинээрээ орж ингээ мэдтэй устай явдаг хүмүүсээ гэд ингээд талцалтчил байгаа юм байна л да. За би энэ дээр юу гэж бодож байна вэ гэвэл хоёр өөр соёлтой хүмүүс ингээ хоорондоо нийлэхэд иймэрхүү зөрчилдөөнүүд бол угаасаа соёлын ялгаанууд гарч ирнэ гэдгийг анханасаа тооцоолоод бодоод хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэдэг юм үү те эсвэл хоёлаа даваа туулнаа. Тэгээ уг нь тэгэл салаагүй сайхан амьдарч ил ах шиг. Тэр хоёр хоорондоо болоод ах чинь энэ дээр зүгээр ингээ шоу явагдаад байгаа байхгүй юу хүмүүсийг ингээ зүгээр хандлт авах тий. За тэгсэн бас тэгэл аль үжийн тэр чинь ингээ хоорондоо зөгцсөн л байгаа шүү дээ тэр хоёр. Зөгцүүлээд яг саяны шиг нэг кейс байна. Би Японч одоо тэг хэрүүл гараад сайн. Твитс дээр нэг юм болсон. Сарын өмнө. За одоо ингээд ингэдэм энэ ч нэг метроны сар суух нөгөө нэг ихээ ингээд нэг дор ингээд их мөнгөлөө авчдаг шүү дээ. Тий. Тэгээ тэрийг авчаад байгууллагатай би нөгөө нэг баримтаа өгдөг байхгүй. Тэгж нэг цалин дээрээсээ тэр мөнгөө авдаг. Тэгээ онлайнаар авсан чинь би заавал нөгөө цонхон дээр нь очих хэрэгтэй болов гэж нэг ChatGPT багшаас асуулаачихгүй юу. Тэгээд би бүр гэрээсээ ингээд за ирж очих цагаа сонгол би 2 цаг ингээд явчихж байгаа байхгүй. Тэгээд буцаад за хэд шүлээд нэг 40 өдрийн дараа орчин байсан. Хаах тийм амар очиртэй дээ. Тэр нэг тэр цонхтой амар оож ирэхтэй. Тэр өдөр нөгөө одоо Японы төв шугам 40 минут 1 цаг ингээ хоцроо явуулсан байхгүй. Амар тийм төвжрэлтэй метроны төвжрэл үссэн байсан байхгүй. Тэгэл тэр чинь нөгөө метро хоцорсон гэдэг бичиг хүмүүс авахгүй хүлээгээдсэн биш. Мэдгүй 9 бус ингээ шалтгаан ингээ хүмүүс байгаа даа. Тэгсэн очоод удаагүй дөнгөж суугаад удаагүй байдсан чинь нэг ах очоод
Чи цонхон дээр очиж суугаад уу? Ингээд хүмүүс хүлээж аваа саналаа шүү дээ. Тэрэн дээр очиж суугаад ингээд удаагүй байдсан чинь л дугаар дан гэл дуудаал дөрөв цохоор гэсгэс дуудчихлаа. Дөрөв цохоор зэрэг дуудахаар чинь л нэг хүн 2 дугаар дуудахад 8 дугаар сүг явчихж байгаа юм. Тэгэл аим хурд дуудсан яж идэл. Нөгөө ах нэг 10 секунд босно уугүй юу? Бараг 5 секунд барайл гүүг очсон чинь нөгөө нөхөр дараа чи үнийг авцсан. би таныг авахгүй гэж дараа чи дуудаад байгаа заяа. Бусад цонхнууд дуудаж байгаа ч гэсэн дараа чи гарч ирэхгүй байгаа шүү дээ. Бараг 20-д ингээд дугаар хоосорсон заяа тэр хооронд. Тэгэхэд тэр ахыг дүүслээ үзүүлэхгүй гэж байгаа байхгүй тэр цонхны хүн. Японд бас тийм хүн байд юм. Тэг яг зөвхөн нэг тэр цонхны тийм л тийм сони юм таарлцсан л та. Тэгсэн чинь нөгөө ах нь ингэж харсан нөгөө хүн уг ингээ ирээгүй байгаа юм шүү дээ. Би өөрчлүүлчихээ ингээд танаа байгуулгын метронууд чинь ингээд хоцроод байна. Тэг өнөөдөр би яг одоо ингээд аваад суухгүй бол өнөөдөр миний ажил ингээд багтахгүй амжихгүй байна. Тэг би ингээд хол явах хэвээр. Тэг надад үйлчлэжээч гэд гуйсан чинь нөгөө хүн үйлчлэхгүй гэдэг байхгүй. Япон юм уу хоёлоо? Хоёр Япон хүмүүс. Япон. Гадаад хүнд явах ингэж магадгүй зүйл угаасаа ингэж ганах үед л байдаг шүү дээ. Биш Япон хоёр хүн. Тэгээ нөгөө хүн нь дахиад дугаар ав гэхэд тэр хүн за 20 дугаар явсны хардаас дахиад би 40 хүн байсан бол 20 дугаар дуудсан хардаас дахиад 20 үлдчихэж байгаа байхгүй. За тэгээ нөгөө ах би болохоор ингээд дугаар өгөл өгчхөр за яагаад тэгэхээр хэрвээ би тэр хүний одоо ард нь 2 3 хүний ард нь байсан бол би дугаар өгчмөр л яагаад тэгэхээр тэр өдөр би амарч байгаа те ер нь бол хайгуу цагтай байцсан. Тэгсэн чинь нөгөө ах ч очиод юуных нь нэг плед олгож байгаа машин дээр очиж харсан чинь 20 хүний ард. Ингээд дэлгэцэн харсан чинь 20 хүний ард байгаа байхгүй. Дарсан чинь нүг гарч ирдэг байхгүй. Яа. Так гэд 2 3 хүчтэй ингээд дарсан чинь нөгөөх нь гарч ирснээ идэрсэн. За тэгээд цонхон дээр очлоо. Энийг аав. Тэ? Наад дүүлчлэлтэй чи яаж байгаа юм бэ? Би амжихгүй нэг чамд өмнө хэлж ингээд тэр ах нь юу нь бол ууралж байгаа. Тэгсэн чинь нөгөөдхийн засах гад хүн ирж байгаа. 10 минутын засж яхад тэр хүн бүрсгийг аваагүй цогсоод байгаа. Тэгээ бусад 3 цохоор яваад байгаа заяа. Амар хүндрэлтэй. Тэгсэн чинь тэр 10 минутанд юу болсон гэсэн чинь за тэр метроны буудлын хамгаалагч гээд эрэгтэй хувьд хоёр хүн ирж байна. За тэгээд одоо дүүрэг дотор дахиад нэг одоо юу гэх юм бэ? Дүүргийн дотор одоо хороо гэх юм уу те? Хорооны цагт ирж байгаа. Дахиад хоёр хүн ардаас нь дахиад дүүргийн цагт ирж. За ингээд 6 хүн ирсэн заяа. Тэр хүнийг яах гэж байгаа заяа. Тэгээ ерөнхийдөө ингээд нийгмийн хэв журам алдагдуулсан ч гэдэг юм уу те? Чи яаж аа. Тэгээд нөгөө нэг одоо хохирол учруулсан юм хөр учруулаа нөгөө машин засагт 10 минут дотор те. Тэгээд тэр хүн тэрнээсээ болоод дахиад хэдэн цаг саад чааг бол мэдэхгүй заяа. Тэгээ энийг би одоо Threads дээр Instagram-ийн дээр Threads дээр бичсэн байхгүй юу? Тэгсэн чинь 300 гаруй лайк маяг 400 гаруй лайк маягтай хүмүүс доор ингээд нилээд нэг коммент бичиж байна японочод. Би болохоор тэгж хийсэн байхгүй юу? Миний үнцэг болохоор энэ хүнд үүсэх боломж байхад яагаад үүслэх юм бэ? Тэ? Нэгдүгээр хоёрдугаар хитрхи их ингээд нэг дэг журам гэдэг юм хитрсэн тэгээ тэр нэг мэдрэмж гэдэг юм байхгүй болсон хүмүүст нь. Робот шиг. Яг робот машин шиг. Чи хоцорсон үйлчлэхгүй гэх юм. Тийм. Тэрнээ нэг жоохон уяатантай. Үнэхээр тэр хүн төрүүлж ирээд 30 минут суучаад дугаар авахаа мэдэхгүй байсан хөдөөний ч хүн байж болно шүү дээ. Тийм бол тэр хүнд яагаад нөгөө та 30 минут бүхлээсээ би харсаа файлээ нааш өөрөө дэрэ гэдэг ч юм уу эсвэл настай хүн байвал хичээчээ гэдэг ч юм уу те. Гэхдээ тэр хүн бол дугаараа авцсан байсан юм байгаас. Гэхдээ авцсан байсан. Ерөнхийн нэг Монгол ч гэсэн бид нар нэг үйлчлэгэнд нэг те настай бол өө сайн байна уу та гэж татчихвал үйлчлэг үзүүлдэг те. Яг хүн байдаг шүү дээ. Тийм хүүдөө нэг тийм хүнлэг мэдрэмж гэдэг юм уу тэр нэг юм ер нь нэлээд холдсон юм болоо да энэ хүмүүсээс гэдэг тийм. Тэгээд би өнө үзгээс нь биччихгүй. Тэгсэн Япон хүмүүсийн одоо миний эсрэг байрсууд байсан хүмүүсийн коммент нь юу байсан гэхээр ийм бэжиж энэ олон хүн эмэг цэгцтэй энэ нийгэм урагшилж байгаамаа гэдэг юм байна. Тэгэхээр бид нар энийг суралцах ёстой юу, суралцах ёсгүй юу гэдэг юм байна. Бас юм. Тийм. Яг аль хэмжээнд нь очих ёстой тий. Хит хөгжил чинь бас хүнийг тэр нөгөө депрессэнд авчиж байгаа гэж би итгэдэг байхгүй. Тэгээд Монголд яг миний санснаар болдог ч юм гэж яг яг Япон шиг хөгжөөсөө гэж би бол хүсдэггүй шүү дээ. Ягаад гэвэл амар гоё эрхчлэлийг мэдэрдэг байхгүй Монголд очиод
Өхөө сайхан Монгол чи ийм штэ. Яг одоо би нэг хэдэн жилийн өмнөөс ингээд өөрийгөө анзарч байгаа байхгүй. Японд ирлээ. Япон зэцээ on, Япон мод on. Монголд очлоо. Монгол мод on гэд ингэж явдаг болсон зэрэг. Тэгэхгүй болол би яг ингээд нөгөө хоёр соёлын ялгаанд ингээд нэг амар тэнэг байдалд ороод байгаагаа анзаарсан байхгүй. Яасан гэсэн чинь Японд би чинь угаасаа усын уул ясын даган яг л ингээд нөө японочууд чигээ ер нь байвал асуудал үүсэхгүй олон хүний анхаарал надад ирэхгүй байхгүй юу те. Яг л тэдэр шиг л ингээд хувцаслал ч юм уу те яриад тихгүй Монголд очичоо би бас яг тэгээдсэн байхгүй. Тэр яагаад ингэж хүн түүг удаж амьдэрт юм бол эдгээр яагаад жагсдаггүй юм бол над автобус руугаа зүгээр жагсаад ороочтой энэ тэргээл автобусанд орлоо эд чинь метронд орлоо хүн түүгүүд нэгээд үүргэвчээж ардаа үрдгүү штэ урдаа тэрчээд ингээл би мие хумайл ингээ зогсчээд би Монголд очсноо яг тэгээдсэн байхгүй юу тэгснэ саяхнаас би ойлгож байгаа байхгүй би ер нь бол ингээ орчиндөө тааруулаад буцаад ямар байсан тийм л болох хэвээр юм байна штэ гэд Монголдо очлоо би яг одоо Монгол гэхдээ яг манай найз нар бол намайг чи яг л гадаад хүн шиг яг Япон шиг болцсон байна л гэдэг л да. Гэхдээ би амин да. Айгу Япон биш Монгол мода асааж байгаа штэ. За тэр байна заяа. Тэгээд тэг яг чиний саяны ярьсан асуудлын хувьд бол би хитрхи хөгжил соёл гэдэг юм чинь бас сайхан л байлгүй яг хуу давуу тал байлгүй яг хуу гэхдээ илүү ингээд нөгөө дүрм журм их гарч ирээд хүний ингээ эрхчлөөг боогод стресс их болчдгийг болов гэж бодож байгаа юм. Тэгэхээр Монголд бол жоохон хөгжирлээ басгаад утаагаа басгач асуудал байхгүй надад бол яг тэрнээс хамаарат сэтгэлгээ нь бас ингээ хаагдчих юм шиг тий. Илүү юм сэтгэхгүй, илүү юм санаа зовхгүй. Хүмүүсийн хувьд ч гэсэн хайр цэрлэгдчихэж байгаа байхгүй юу? Бас нэрээ хэлээ. Монголчууд л ганцаараа шоудаад монголчууд л тэр гудамжинд дууж идэж тасарч унаад идэг юм байдгүй шүү. Ер нь бол энэ чинь бас тий тэрийг лүү штэ гэж. Тэр гудамжаар нь явуулсан өчнөө олон бичлэгүүд YouTube дээр хүртэл байдэн шүү тий. Эсвэл усын тэр хороолууд нь байгаа. Тэгэхээр санаа зовлтгүй тэр монгол залуу шууд тэгээд байгаа юм биш. Эрхчээд байдаг шүү дээ. Яг хөө тэр хүнийг яг нэг ялгаатай гудамжинд тасраа унчаад дараач тэр одоо пижакын хулгайлаад аваа явчихгүй ч гэдэг юм уу те. Тийм тэр байна. Дээрээс нь зүгээр Монгол энэ талаар ярихад монголчууд арх уухаараа илүү нэг тийм агсан болчтой юм санагддаг. Японд ерөөсөө дэж арх уучаад авир гаргадаг хүмүүс цөөхөн. Зүгээр нэг хон шиг болчдөг. Тэгээ унтаад гүйж зарим нөгөө нөхдүүд тэгдэг байсан те. Манай анхны ажлын нэг ах байдаг гэсэн юм шиг байна. Япон хэлтэй. Ажил дээр чимээгүй ингээ байгаалаа. Тэг уухаар агсраа найцсан юу. Тий. Ажил дээр илж чадаагүй юм хум аялж мэлэлцэн юу. Захил мархил руугаа ойрлж морилцэн. Тэр надад бас ястай тийм хүнтэй таарч байгаа. Ингээ тэр хүн надад бүр амар онцгой болцсон. Тэр хүн амар тийм доожгүй санагддаг. Тэгээд ажил дээр ингээ чимээгүй. Жигэн гөлөг болсон заяа. Тэгэл уухаараа л ингээл дуун чангараа заяа. Тэгэл хэнийг хэлж байгааг одоо манай хэм маань мэдж байгаа да гэдэг чинь одоо манай Монгол ахлах маань мэдж байгаа да тий тэр маань бол их надад тийм яг тэр зам бол их төвхтэй дүүс. Тий яг наа чин Монголч байдаг л байх та. Гэтэ нийтээр бол нэг тийм зодтолтгүй тий Япончууд. Тийм зодтолтгүй нэг юу яагаад гэдэг вэ? Маш чанга дуудаад болдог юм. Япончууд чинь нөгөө метронд ямар чимээгүй явдаг үлээ тий. Бараг хүн рүү ч харахгүй ингээл гүлэн гээд өөрсдийнхөө уц руу ширтэл явдаг шүү. За тэр шүний метронд ялангуяа тэр нэг Шинжку юу мөн эхний метро тэр арх явж амар юу ядаг чанга ярддаг нэг юу нөгөө Японо байж гинэ гэдэг шиг тэр нэг спонжноос ингээд арх тусч байгаа юм шиг тэр метро цэтрэл зүгээр синкээс арх марх үнэрч яг тэр хорооллуудаас гарч байгаа гарууд бол амар идэв ч тэр өглөө эхнийхт бол би нэг эхнийхт нэг яадсан сүүлийнх нэг соохот бол сүүлийнх арай учиртай заяа. Эхнийх бол нэлээд нэвширсэн байдаг. Тийм тэгээ яг би зүгээр ингэж бодож байна одоо. Манай монголчууд ч юм байна штэ тий нэг тэгж үгээ залгээд байдаггүй. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг ард түмэн байхгүй. Эрүүлдээч бай, согтуудаач бай. Газ тэр ялгаа юм тий. Тийм Япончууд ч юм бол өстө өрсөн чүнхийгээ тавихгүй гэдэг шиг амар үгээ залгдаг юу бодсноо шууд хэлнэ гэж аахгүй шүү дээ. Кавай гэлээ. Дотроо яасан тэнэг хүүхэн бэ гэж бодчих.
Ер нь бол тэгж болох нь хэлбэг гэж боддог. Кавай энэ төргээ магтаад байгаа хүүхний би баг ингэж харж шүү дээ. Кавай куна юу гэж хэлчихвэр санагдаад байна. Тэгээ монголчууд болохоор яг нэг тийм хүүхэд шиг уурлна. Шууд нөгөө нүүрний хувирлал дээр нь гарч ирнэ. Тэгээ ялангуяа арх уучхаараа бүр тэр нөгөө ямар ч өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянах чадваргүй юу ч нуух боломжгүй болчдөг. Дээрээс нас ингээд юу ячдаг. Амар хөөрчдөг. Яг амар зүйдэг амар. Сериусны бол тийм. Амар шүү дээ. Тийм. Японочдод болохоор тэгдэггүй дээ. Ярьж байгаа ч гэсэн, хөөрж байгаа ч гэсэн бас нэг яг юм ярихгүй юм аа ингээ мэдээд байгаа. Яхаа. Нохоо сорчдөг. Уух юм даа юм шиг. Уух юм цагаан арх уудаг шүү. Амар шүү дээ. Би одоо цагаан арх маяг ууж чаддгүй шүү дээ. Цагаан арх мэрх нэг хаа нэг таарад нэг жоохон ингээ нэг 30 муу ч юм уу 50 юм уу те 100 ч бас ихтэй 30 мууч 50 татаагаар пүү дотор халаал зураа албар амар тэгэл тэрний хатаа шууд ингээл халж малаал яриамаараа орохгүй л те тийм баг тэр ястай нөгөө амар градус өндөртэй юм ууж байгаагаас болж юм байна. Пи учиртай дарс учиртай за виски бол уудгүй маа тийм өндөр градус юм. Одоо японочдод чинь ихэнх нь дандаа л нөгөө нэг виски бари хамгийн хүндтэй дандаа нөгөө коктейлүүд уудаг ш тий. Тий хай бол ч юм уу тий. Тий. Тэд нар чинь болвол хүнийг ингээд нэг гоё нормалдуулж согтоодог нөгөө нэг юу болохгүй сайн. Аз жаргалтай хаппи согтоодог тий. Тэгэхгүй цагаан арх маяг. Нэр бас ингэ сонсон сайн наач. Шууд тасруулдаг. Тий. Тэг нэг одон бүндэр гэдэг нэг сууг гэдэг юм штэ. Тийм. Тэрнээ тэр нэг орон байрны архитект гэдэг нэг контент орсон юм байна. За. Орон байрны архитект яаж үүссэн бэ гэдэг. Тэр яг тийм юм шиг санагдсан. Тэгсэн чинь тэр одоо саяхныг болтол 12 талаар ажилладаг байсан штэ. Тэгж хүмүүс гэс уухгүй бол болгоомж байгаа ч тасарчаад байгаа. Тэр нөгөө нэг хүн болгоо монголчууд үлдсэн. Тэ? Гэс уухгүй тийш хаахад штэ гэдэг тийм. Тэр ч аваад одоо 12 хойш ингэ ажиллаж байгаа штэ юмнууд тэ. Тэр болтол тийм байсан. Тэгээд бас нөө арх марх амар ховор үе байсан тэ. Тийм болохоор хүмүүс хитрхи их уусаар агаад хурдан уух гээд тэгсээр агаад хурдан тасардаг. Гэс 3 авчи гэж мэгэл тэ. Японд болохоор чинь 24 цаг ярих зарчиж जैन. За уушаа газар нь баг 24 цаг ажиллаж тасраад унчихгүй юмсан гэж таашааж угадаг юм биш тэ. Тийм тасрахгүй үгүй тэнд угаасаа хаахгүй тэнд архины үнэтэй болохгүй тэ байж л байгаа. Гэтэ авчраа тавьсан ч байж л байгаа тэ. Гэртээ уусан гэсэн чинь нэг тийм асуудал байхгүй тэ баг аав ээжнэр нь гэртээ уудаг соёлтой боулингийн газар алкогол зардаг ч гэдэг юм уу тэ гэрүүлээр өнгөрүүлдэг газар шүү дээ. Зэрэг ч юм уу. Тэгэхээр нэг тийм манайхан жоохон хурдан уух гад байдаг хаа газараа тийм бас нэг уултын онцлог байж магадгүй. Орсах нарын юм биш. Тийм. Тэгтээ тэр бас гоё контент лээ. Орон байрны архитект гэдэг. Өөр юу вэ? Өөр тайван тастаа. Нэг цаг ямар амар ярьч ба. Өндөр төвтэй. Тийм. Юу ч ярьчих. За хоёулаа ерөөхдөө нэг цаг болчихж байгаа юм чинь дуусах удаа гэж. Өндөрлөлт шиг яах вэ? Ярианы эхлэлт яг өндөрлөгээ төсөглөө гайс тэ. Харин тийм. Баярлалаа. Одоо дахиад авъя. За, хоёлаа юу яа? Одоо чи ингээ 3 сар явж байгаа. Дараа чи ажлууд юу байна? Төлөвлөгөө юу байна? Хальт тиймэрхүү юм яриад тэгээд болох уу? За, тэгээ. За, 4 сарын эсэлтийг манай уртын дууны онлайн сургалт авах штэ. Энэ дээр 4 сарынхаа эсэлт нь 4 сарын 1-нд эхэлнэ. За тэгээд сүүл ирсэн тэр чатч тэр өмнө ирсэн чатыг болохоор хүмүүс асууж байгаа. Хоолой хүрхүү гэдэгтэй амьсгал хүрхүү гэдэг асуулт те. Хоолойны чадал гэдэг юм цаанаасаа төрсөн төрмөл байна уу гэдэг зүйл байдаг те. Тэрэн дээр тавар баталтай байдаг бай. За. Тэгээ альва нэг юм чинь одоо нэг дасгал бэлтгэлийн байнгын одоо бэлтгэлийн ачаар хөгжүүлэх боломжтой байдагтай адилхан одоо амьсгал болоод одоо нөгөө нэг юг хоолойг одоо халаах, тэлэх маш олон дасгалууд байдаг уламжлалт болон орчин үеийн тий. Тэр дасгалуудыг байнга хийх юм бол хөгжих боломжтой. Тэгээ яг одоо зүгээр сургалт явуулаад харж хахад хүмүүсийн ямар зорилгоор орж ирсэн бэ гэдгээс одоо ялгаа нь харагдаж байгаа байхгүй тий.
маш уртын дундаа дуртай үнэхээр би дуулж сурмаар байна, тууштай байна гэсэн хүмүүс бол аргаа болоод үнэхээр богино хугацаанд хурдан сайжирдаг. Тэгээ хамгийн гол одоо юу яаж байгаа юм бол хүмүүсийн ялгаа ингээд хийж байгаа зүйлээ юу хийж байгаа вэ? Өдөр тутамдаа юу бэлтэж байгаа вэ? Бэлтгэлийнхаа бичлэгийг байнга ингээд уй зайгүй явуулж байгаа хүмүүс айгүй хурдан сайжирч байгаа байхгүй. Тэгээ яг орж иж байгаа хүмүүс би чадах болов миний амьсгаа хүрэх болов гэж санаа зовхоос илүү би тууштай энэндээ өдөрт ядаж 2 цаг биш 20 минутыг ядаж багтаа зарцуулж чадах болов гэдэгтээ санаа зовсон дээр гэж би бол бодож байна. Тэгээ тэрнээс гадна шүү дээ юу байхгүй юу? Танд одоо ямар материал байна? Тэрэндээ тааруулаад та уртын дуу сурч болно, дуулж сурч болно л гэдгийг хэлээд байгаа тийм ээ. Арай амархнаар ойлгож юм шиг байна. Тийм хоолой булчинлаг учраас тасглаа гэдэг. Голон дээр уухацсал. Тэгээд зүгээр шүү дээ. Тийм, гол нь уухай дасгал дотроо одоо уртын дууны техникүүд орчихсон байдаг. Тэгээд тэр нөгөө нэг амьсгал сайжруулах мэдээж ач холбогдолтой. Тэгээ байнгын одоо хоолойгоо одоо ер нь бол дасгал шиг гэсэн үг байхгүй юу? Байнгын бэлтгэлтэй байх юм. Мэргэжлийн дууч дүртэл ингээд өглөө ажил дээр очиод дуухай гоож нэглэж шүү дээ. Тийм, ялангуяа юу гэдэг нь анхан шатны хүн хийгээд байгаа зүйл биш. Хүн болгон хийдэг заавал хийдэг учраас уухайгаа нэг сайн сурах хэрэгтэй юм билээ. Тэгээд манайхан хэцүүгөө энэ одоо Монгол зүйлс эргээд модонд орж байгаа харагдсан шүү. Монгол дээл хүмсий гээл тий залуучууд уртын дуу сурыг, хөөмийн сурыг гэж үгээл явж байгаа нь илүү гоё санагдаж байгаа. Миний хувьд бол. Тэгээд ер нь бол олон монголчууд Монгол руугаа буццаагаарай гэж үгээл шалгав. Сургууль мөрөг танаахгүй ер нь хэлээ Монгол руу буцаж хөдөө гарч балчин болъё гэж хэлэхгүй ч гэсэн. Ер нь буцах хэрэгтэй юм байлээ шүү гэж хэлье тий. Тэгээд 4 сарын 1-нд лист маань явагдана. 3 сард одоо ингээд 3 сар болохоор 3 сар 9-нд эхэлсэн. Тий. Сургалт маань явагдаад өөрч нэг тийм төлөвлөсөн ажил баг байна. 4 сарын 1-ээс ер нь сургалтынхаа бичлэгүүдийг битээр сайжруулж байгаа тийм ээ. Бүх хичээлүүдээ гоё эхнээс нь бичээд илүү бас боловсронгуй болгоод ойлгомжтой болгоод дахиад бичлэгүүдээ хийж байгаа. За 4 сард бол маш их төлөвлөсөн ажлууд байгаа, маш завгүй байх гэж бодож байна. Гэхдээ хажуугаар нь мэдээж сургалтаа. Нэг гоё санаа төрлөө. Болохгүй шууд шийд баг болно гэж бодож байна. Нэг яг хөдөө заяа. Малчин итгэж юм уу? Тийм хүнээс сургалтандаа яасан. Өөрж оруулал яасан. Гоё. Нэг тийм яг ахуй дээрээ байдаг хүний хоолоос гоё гэж магадгүй шиж байгаа байхгүй. Эсвэл тийм хүүхэд ч юм уу. Яг нэг тийм хотод амьдардаг хүүхдээс хөдөө амьдардаг хүүхд яг хотод амьдардаг хүүхдүүд нөгөө нэг юу сонсоод ш магадгүй илүү pop дуунууд гадаад дуунууд сонсоод хоолойнуудаа жишээ яг хот хөдөө гэлтэхгүй одоо ер нь юу модонд орж ийн тэрийгээ сонсцоож байгаа. Тэгэхээр илүү нөгөө нэг ахуй дээр байгаа хүүхдийн мэдрэмж нь арай илүү ойр гэж магадгүй шүү дээ. Тэгвэл тийм хүүхд бас нэг сонирхож байгаа хүүхд хэрвээ энийг үзүүлтэй холбогдоороо л гэж хэлмээр байна л да тий. Яг одоо яг тас хийсэн хүүхд одоо байхгүй учраас тий хүүхд гэдэг нь нэг 18 нас хүртэл ч юм уу тий. Яг яагаад хөдөө гэж онцолж байгаа вэ гэхлээр орчин тий. Тэр л их чухал байна тий. Тий гоё чөлөөтэй дуулах орчин угаасаа бид нар чинь нөгөө гоё байнга л хөдөөл дуулдаг байсан байгаа шүү дээ. Тий хөдөөл сар. Тэр юу бас гоё тий. Одоо нөгөө амьсгалын засал дээр галын шлэвэр үлэгч гэдэг юм уу тий. Тий уламжлалт. Тий одоо гэр дотроо бид нар бас хүүхдээ тоглоом болдохгүй болвол яаж ч 32 цагаал авах мох тий. Нэг цагаал 2 цагаал авах гэж хэлж хөвгөлтэй ирнэ. Бас амьсгалын засал болчихоо. Дасгал болоод байгаа. Тий өдөр болгон тэрнийгээ хийгээд байвал заавал 32-оос хязгаарлагдахгүй шүү дээ тий. Бас тэрнээс илүү амар уушгины багтаамжтай хүн байхыг үүсэхгүй шүү дээ тий. Тэгэхээр тоглоомд хүртэл бас тэрийг оруулж ил гоё юм шүү байна. Тийм. За тэгвэл одоо бид нар нэг тийм уртын дуу сурах сонирхолтой бас хөдөө орон нутагт амьдардаг
хүүхэд байвал манай сургалтыг сонирхоод бид нар руу холбогдоорой. Тэгээд үн төлбөргүй бид нар хамруулад үтэн дугаа зааж өгөхдөө баяртай байх болно. За тэгээ спонсор байхгүй ч гэсэн тийм спонсор байхгүй ч гэсэн тэр нэг юм хөдөө сэдвэр яриад пи уугаад суухыг бас үгүйсэхгүй гэж байна тийм. Хажуудаа бас нэг крем ирээ бас гэж яхад тийм. Тэгснээс юу хэдүүлээ Монгол зардаг чинь. Асахи биш бас нэг улаан жимс ногоо нэмч хэдүүлээ. Юу даарсан юм уу? Окей. Нэг шүүс байдаг шүү дээ. Ногоо янз. Жүүс үү? Тийм. Чи Жүүс. Жүүш. Тэгээ яг байл тийм холбогдороо шууд нэг рекламтай сурч. Айгуу хоолоо хатчихээн ингээд эдэргээд. За баярлалаа тэгээд нэр уух юм авч суувал зүгээр юм байна тий. Тэгээд тийм ямарч бэлтгэлгүй ямарч тавилтгүй нэг юм замбраагүй ирсэн боловчлаараа нэлийн сэдвүүд үсэрлээ. Тийм тэрнээс гадна бас гоё нэг сэдвийг сонгож аваад энэ талаар яриарэ гэж санал болгох юм байвал бит хоёр бас гоё. Маас хойшлол үнэхээр завгүй байгаа учраас их гоё байна. Ер нь бүх сэдв бол маш их ярих юмуд байна. Facebook ухчаад хүү ингэж ингээд ярихад баг болохоор хэмжээний тий. Амар соншлол. За дуусгуу да. Дуусгая. Дараагийн хэлээр уулзлаа. Түр баяртай. За баяртай.